За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд дэлхийн түүхээ уншицгаая хэмээх видеого оруулж байна. За энэ видеогоор юу үзүүлэх вэ гэхээр та бүхэндээ дэлхийн түүхийн талаар богинохон бичвэрүүдийг уншина. За тэгээ бичвэртэй холбоотой мэдээллийг ярилцахаас гадна бас давхар англи хэлний түүхтэй холбоотой үг хэллэгийг давхар тайлбарлаж явна. За энэ видеого хийхдээ бол дэлхийн түүх хэмээх номоос сонгож авсан. Мэдээж ном маань бол мэдээллийн хувьд шинээр нээлт одоо ямар нэгэн баримт мэдээлэл гараагүй бол хуучирсан мэдээлэл байж магадгүй, шинжлэхтэйг байж магадгүй тиймээс хөлцөл өчье. Харин энэ дээр гарч байгаа үг хэллэг эднэр бол дараад нь та бүхнийг дэлхийн түүх, нийгмийн чиглэлийн ухаан, за газар зүйтэй холбоотой ямар нэг зүйлийг уншихад бол их хэрэг болох учраас ингээд давхар орчуулгыг бас давхар хийгээ явах юмаа. За мэдээж үгээ бас буруу зүрүү дуудах асуудал гарч магадгүй. Тэгвэл бас хөлцөл өчье. Бас зарим нэг үгнүүдийг мэдэхгүй буруу зүрүү хэлэх юм бол та бүхэн бас дор бүрэн засаарай гэж хэлье. За энэ ном дээр байгаа бүхэл зүйлийг орчуулахыг бодно. Яагаад гэвэл энэ ном бол текст бук буюу одоо сурах бичиг. Сурах бичгийн дээр гарч байгаа ерөнхий агуулгаас гадна тэр чинь орж байгаа одоо түлхүүрүүд, тэгээ дасгалууд, за сэдвүүд, эднэрийн за зургууд, газар зүйн зургууд, таймлайн буюу одоо бусад мэдээллийн чанартай одоо график, схем эднийг бас давхар ингээд тайлбарлаад явна. Тэгэхээр олон төрлийн мэдээлэл мэдлэгийг олгох байхаа гэж найдаж байна. За өнөөдрийн сэдэв болохоор хамгийн анхны буюу дэлхийн түүхийн эхлэл хэсгийг ингээд орчуулна. За энэ сэдэв болохоор юу вэ гэхээр Unit 1 буюу The First Civilization and Empires гэсэн сэдэв байна. Empires гэсэн сэдэв байна. За энэ дээр болохоор энэ сэдвийн энэ хэсгийг орчуулна. За дээрэс нь civilization гэж юу вэ? За тэгээ дээрэс нь энэ timeline дээр гарч байгаа утгуудыг за энийг бас давхар ингээд тайлбарлая. Ийм хэсгийг ингээд тайлбарлаад өнөөдрийн хувьд болно. За тэгэхээр энийг ярихаас өмнө болохоор та бүхэндээ энэ номны одоо эхний бүлэг дээр гарч байгаа нэг ийм гоё зургууд байна тий. Зургууд бол дандаа нэг утга агуулгыг илэрхийлж байгаа. Энэ тухайн сэдвтэй холбоотой. За энэ дээр болохоор юу гэсэн бэ гэхээр the maiden parts буюу rectoran буюу overlooking the city of Athens and Greece, example of Greek architecture for the 5th century BC гэсэн байна тийм. За энэ болохоор Грекийн Афин хотын дээр байдаг ийм rectonin гэдэг нэртэй ийм сүмийн барилга байна. За Maiden Porch гэж нэрлэдэг. Энэ болохоор эмэгтэйчүүд байгаа. За энэ эмэгтэйчүүд болохоор толгоон дээрээ эмэгтэйчүүдийн дээр болохоор асар их том чулуун байгууламжийг ингээд барьсан. За эмэгтэйчүүд болохоор тулгуур багна болсон байдалтай. Тэгээ энийг би ингээд жоохон судлаад үзсэн л дээ. Энэ болохоор юуны талаар ямар ач холбогдолтой барилга вэ гэхээр бол энэ болохоор энэ маш алдартай тийм Афины Грекийн соёлын томоохон тийм дурсгал тийм барилга юм билэ. За энэ барилга болохоор Грек-Персийн дайн гэж болсон. Грек-Персийн дайн дээр болохоор Грек-Перс хоёр байлдаад энэ үед нэг Грекийн талын эмэгтэйчүүд Персийн талд тусалж исэн учраас шийтгэгдээд за насан туршдаа хүнд ачааг өөрж явах болно гэдэг ийм шийтгэл авсан билээ. Тэгээд тэр шийтгэл нь болохоор ингээд цаашдаа хожим нь ингээд уран барилгын дүрс болсон гоо үзэсгэлэн ба хүнд хүчээр байдлыг илэрхийлэх ийм бэлэгдэл болсон юм байлээ.
За энэ барилгыг ингээд энэ дээр ингээд харуулсан байна. За overlooking the city of Athens гэж байна. За overlooking гэдэг бол Апийн хотын дээгүүр одоо толдон харж буй overlooking. За ямар нэгэн хэтрүүлэн харах эсвэл дээгүүр нь харах гэсэн утгатай үгийг илэрхийлж байгаа. Ийм зургийг тайлбар явж байна. За эхний хэсэг болохоор the first civilization and empires. За энэ дээр дотроос хамгийн чухал үг нь бол энэ civilization гэсэн үг байна. За энэ үг бол маш их олон давтагдана. Civilization гэдэг үг бол нэр үг. Civilizations буюу соёл иргэншлүүд гэж орчуулж байгаа. За дараагийнх нь бас нэг байнга давтагдах үг бол энэ empires гэсэн үг байна. Empires гэсэн үг бол хэд хэдэн өөр улсуудыг өөрийнхөө бүрэлдэхүүнд багтааж нэг засаг захиргаанд багтаахыг бол empires гэж хэлдэг. Жишээлбэл Mongolian empires гэвэл Монголын эзэнт гүрэн гэж орчуулж ярьж хэлдэг. За тэгэхээр дэлхийн төв юунаас эхэлж яах вэ гэхээр хамгийн анхны соёл иргэншлүүд ба эзэнт улсуудын түүхээ гэсэн сэдвээр эхэлж байна. За тэгээд энэ дээр бол хизээнээс эхэлж яах вэ гэхээр түүхийн өмнөх буюу одоо энэ дээр бас нэг чухал үг нь history гэсэн үг нэ. Free history гэсэн үг нь. Free history гэдэг үг бол түүхийн өмнөх үе буюу хүн төрөлхтөн бичиг үсэгтэй болсноос өмнөх үеийн түүхийг free history гэж хэлж байгаа. За үүнээс AD the 500s буюу энэ нийтийн тоолын 500 он хүртэлх энэ үеийг энэ хүү бүлэг сэдвээр үзүүлэх нэ. За ихээ уншия. Ихтер болохоор юу гэсэн бэ гэхээр за би та бүхэн дахиад хэлье. Магадгүй буруу зөрүүтэй зүйл бол би ямар нэгэн байдлаар төгс зүйл хийх гээгүй. Ямар ч гэсэн өөрийнхөө бодож байгаа зүйлээр л чадах чинээгээр л ерөнхийдөө хийж байгаа. Тийм учраас энэ дээр тийм байна, буруу байна, зөрүү байна гэд байх юм бол тэрийг нэг хүчтэй шүмжлэхээс илүүтэйгээр зас залруулж дэмжихийг бодорой гэж бас хүсэж байгаамаа. За эхнийх дээр нь why it matters буюу яагаад энэ чухал вэ? Яагаад энэ хамааралтай вэ? Matters гэдэг үг нь бол хамааралтай вэ гэсэн утгатай үг байна. За энэ дээр болохоор жоохон томсгочих. For hundreds of thousands of years гэж байна. За хэдэн 100,000 жилийн туршид for гэдэг нь бол туршид гэсэн санаагаар цаг хугацааны үргэлжлэх хугацааг илэрхийлсэн үг тийм ээ. Туршид human beings буюу хүн төрлөختөн гэж орчуулж байна. Энэ дээр human beings буюу хүн төрлөختөн хүмүүс survived. За буюу амьд үлдсэн, тисч гарсан survived гэсэн чухал үг байна. За юугаар амьд гарсан бэ гэвэл by hunting, агнуур хийж, by fishing, зааг сагнадж. За and gathering буюу gathering гэдэг нь альва зүйлийг цуглуулах, түүх гэсэн утгатай үг тийм. За food and supplies буюу хоол хүнс гэдээ ерөнхийдөө орчуулж байна. Food гэдэг үг бол ерөнхийдөө дандаа энэ төр хоол хүнс гэдэг байдлаар гарч ирнэ шүү. За яасан бэ гэхээр ямар орчинд вэ гэж нэ often буюу ихэвчлэн тийм hostile environment гэсэн үг нь hostile гэж хэлэх баг. Тэр нь болохоор hostile гэдэг бол ер нь зэрлэг, за хатуу, ширүүн тийм орчин байдлыг хэлж байгаа. Тэгээд hostile environment буюу тийм нөхцөл байдалд хүмүүс цаг сагнуураа гэсэн байна. За тэгээд hunting хийсэн байна. Gathering food and supplies хийсэн байна. Ийм байдлаар амьд гарч ирсэн. За харин in the space of few thousand years буюу цөөхөн хэдэн мянган жилийн энэ одоо хугацаанд space орон зайтай хугацаанд human beings begin to master буюу begin to master гэдэг нь болохоор альва зүйлд одоо master болж эхэлсэн гэсэн үг. Begin to master гэж. Тэгээ юу нь master болсон бэ гэхээр the art of growing crops буюу the food crops гэдэг нь болохоор хоол хүнсний одоо ургамлууд
хүнсний одоо ургуулдаг crafts буюу ургамал үр тариа будаа гэх мэт зүйлийг хэлж байна. The art of growing гэдэг бол тэдгээр зүйлийг ургуулхад одоо мастер болсон тийм growing art of одоо ургуулах тийм өндөр түвшинд хүрсэн гэсэн санаа авч байна. За тэгээд as more food was produced буюу их хэмжээний одоо хоол хүнс ингээд гараад ирэхэд одоо ингээд үйлдвэрлэгдээд эхлэхэд гэж байна. Was produced тийм ээ. Үйлдвэрлэгдээд эхлэхэд за энэ дээр их чухал үг явж байна. Population гэсэн үг нь. Population гэдэг үг бол байнга тавтагдана. Population grow буюу хүмүүс өссөн. Хүнс нэмэгдэнгүүт яг нь хүмүүс бас түүнийг дагаад өссөн. За people began to live in cities буюу хүмүүс суурин газарт хотуудад амьдрах болсон. За farm government гэсэн үг нь. Энэ дээр бол governments гэдэг үг бол энэ дээр засгийн газар гэдэг утгаараа биш, тухайн үеийн засаг захиргаа одоо удирдлага зохион байгуулалтын талаар ярьж байгаа үг. Тэгэхээр энэ дээр бол тухайн үеийн одоо farm буюу бүрлдэх бийжих хэлбэрч гэсэн санаа явж байна. Тэгэхээр энэ дээр бол тухайн үеийн засаг захиргаа одоо бүрлдэж бий болсон. And хамгийн нэг чухал зүйл нь болохоор develop and writing and art гэсэн үг нэ. За урлаг соёл гэж юм тийм ээ. За writing буюу бичиг үсгийн соёл хөгжиж эхэлсэн гэж байна. За historians гэсэн чухал үг явж байна. Энэ дээр historians гэсэн үг бол түүхчид гэсэн үг. Түүхчид за call this process гэсэн чухал үг байна. Энэ үеийг болохоор юу гэж хэлдэг вэ гэхлээр this process гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ гэхлээр үйл явц гэж орчуулж байгаа. За энэ бол маш чухал үг байна. Тэгээд түүхчид болохоор энэ үйл явц процессыг болохоор the beginning of the civilization буюу соёл иргэншлийн эхлэл юм а гэж үздэгэй гэж хэлсэн байна. За энэ бүлэг сэдвийн хүрээнд бид бүхэн chapter 1, chapter 2, chapter 3, 4, 5 гэдэг энэ сэдвүүдээр болохоор ингээд дараалал нь үзнэ. Дараалал first humans, Western Asian, Egypt, India and China, ancient Greece and Rome and the rise of Christianity гэсэн сэдвүүдийг үзэх нэ. За одоо хэдүүлээ одоо энэ сэдвийн first humans гэсэн байна. Анхны хүн төрөлхтөн анхны хүмүүсийн талаарх нэгдүгээр бүлгийг ярилцъя. За энэ дээр болохоор хоёр хэсэгтэй. Section 1 дээр болохоор early humans буюу эртний хүмүүс. За section 2 дээр болохоор Neolithic revolution. Neolithic гэдэг бол шинэ чулуун зэвсгий. Revolution гэдэг бол хувьсгал ямар нэг юмыг одоо шинжилж гарч ирэх гэсэн утгатай үг тийм ээ. За дараагийнх нь the rise of civilization буюу одоо соёл иргэншлийн одоо өссөн өндөлт одоо гарч ирэх гэсэн санаагаар хэлж байна. За энэ болохоор түүхийн өмнөх үеэс нийтийн тооллын өмнөх 3500 жилийн өмнөх үеийг энэ хооронд хугацааг ерөнхийдөө ингээд авч үзнэ гэсэн байна. За тэгэхээр түүхээ эхлээд ойлгохын тулд хэдүүлээ civilization буюу одоо соёл иргэншил гэж юу вэ? Хүмүүсийн соёл иргэншил гэж юу вэ гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй болно. За энэ сэдвийг уншихаас өмнө хэдүүлээ чухал ойлгох зүйл нь юу вэ гэхлээр энэ артталт байгаа энэ background picture тэ одоо theme picture дээр нь болохоор ийм агуун зураг байгаа. Тэгэхээр хүн төрөлхтнүүд эртнээс бол энэ агуу дотор амьдардаг байсан. Яагаад гэхээр агуу бол яг өөртөө барьж байгуулахаас илүүтэйгээр байгалийн нөхцөл байдлыг ашиглаад дотор нь ингэж амьдрахтаа өөрсдийнхөө одоо соёл иргэншлийн талаарх амьдралын аж ахуйн талаарх зүйлсийг бүгдийг ингээд дүрсэлж үзүүлдэг байдаг. Энэ дээр бол за бас нэг тэр агуунуудынх нь нэг нь маш олон тооны амьтдыг дүрсэлсэн байна. Хамгийн тод харагдж байгаа нь бол хүр харагдаж байна. За ийм зураг байна. За дараагийнх нэг чухал зүйл нь болохоор энэ таймлайн буюу энэ түүхийн шугам юм да тийм ээ, түүхийн шугам гэж орчуулах юм уу. За энэ дээр болохоор түүхэн цаг хугацааг одоо шулуун шугамын дагуу
хаана ямар үйл явдал болсныг харуулсан байна. Ингэж харуулах юм бол илүү ойлгомжтой болно ойлгоход. За энэхүү үйл явц хаагуур явагдсан бэ гэдгийг хажуу талын газар зүйн том дэлхийн зураг дээр энэ за ингээ харж шийдвүлээ. Энэ зураг дээр ингээ харуулсан байна. Энэ улаанаар дүрсэлсэн газрууд бол тэр хүмүүс олдсон хүмүүс амьдарч байсан уул мөрийг багтаасан юм газруудыг улаанаар харуулсан байна. Африк төв, Аз төв, Энэтхэг, за тэг Европ болон Төв Америкийн орнуудыг харуулсан байна. За эхлээд хэдүүлээ таймлайнаа уншчи. Тэр хүмүүсийн төв хэр урт хугацаанд үргэлжилсэн бэ? Өнөө хүртэл хэр урт хугацаанд үргэлжилсэн бэ гэдгийг энэ таймлайнаас харчна. За энэ дээр болохоор бүр хамгийн эхлээд 3.5 сая жилийн өмнө гэж байна. 3.5 сая жилийн өмнө гэдэг бол бүр төсөөлөгдөж бүр хол ийм цаг хугацаа байна. За энэ дээр болохоор 3 сая жилийн өмнө болохоор энэ Африк төвд энэ Australopithecines буюу одоо өмнөдийн хүн анх үсжээ гэсэн байна. Flourish гэдэг нь бол тархах гэсэн үг, дэлгэрэх гэсэн утгатай үг байна. За тэгээд дараад нь болохоор 2 сая жилийн өмнө за 2.5 сая жилийн өмнө болохоор хуучин чулуун зэвсгийн үед болохоор хүмүүс одоо чулуун багжаар энэ хүү урлагийн ямар нэгэн бүтээл байна те. Энэ бүтээлийг одоо урлаж байсан байна. За тэгээд дараад нь болохоор 1.5 сая жилийн өмнө болохоор Homo erectus гэдэг одоо хүн төрст хүний төрлийн хүн төрлөختний бас нэг төрлийн хүн олдсон байна. Анх одоо бий болсон байна. За дараагийнх нь болохоор 200 мянган жилийн өмнө 250 мянган жилийн өмнө болохоор Homo sapiens буюу одоо бидний өнөөгийн одоо ухаант хүмүүс буюу оюун ухаант хүний төрөл анх бүрлдэж бий болжээ. Тэгэхээр бид нар бол дүүж 250 мянган жилийн өмнөөс анх үүссэн байна гэсэн үг хүний төрөл зүйл. За тэгээд 100 мянган жилийн өмнө болохоор Neanderthal гэж байдаг тийм. Neanderthal хүмүүс болохоор living in Germany буюу Германы одоогийн Германы нутагт дэвсгэр байсан. Тэрнээс бас болтсон байна. За дараад нь 10 мянган жилийн өмнө болохоор их сонирхолтой үйл явдал болсон. За тэр нь болохоор юу вэ гэхлээр хоёр чухал юм болсон. За нэгдүгürt нь хүмүүс системтэйгээр 8 мянган жилийн өмнө болохоор systematic agriculture develops буюу хүмүүс хөдөө аж ахуйг малыг гаршуулах, газар тариалан эрхлэх энэ зүйл ажлыг бий болгосон гэсэн. За мөн 8 мянган жилийн өмнө болохоор шинэ жилийн зэвсгийн хувьд хүмүүс болохоор анхны одоо оршуулгын зан үйл the burial rituals гэсэн хоёр чухал үг байна. Burial гэдэг бол оршуулгын, rituals гэдэг нь болохоор зан үйл гэсэн утгатай үг. Энэ дээр practice гэсэн үг байна. Энэ дээр practice гэсэн үг нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр аливаа зан үйлийг үйлддэг тэр зүйлийг одоо хийдэг, эрхэлдэг гэсэн санаагаар болж байгаа. Тэгэхээр энэ дээр бол шинэ жилийн зэвсгийн хувьд бол ийм зан үйлийг 8 мянган жилийн өмнө бол хийж эхэлсэн байна. За ингээ 3500 жилийн өмнө буюу 3000 жилийн өмнө бол хүмүүс Bronze Age буюу одоо бас чухал өгнүүдийн нэг явж байна. Bronze Age буюу хүрэл зэвсгийг ашиглаж эхэлсэн. Begins буюу хүрэл зэвсгийг ашиглаж эхэлсэн гэж хэлсэн байна. За what is civilization гэдгийг хэдүүлээ дахиад тодруулчих. За энэ дээр болохоор одоо энэ нард байгаа cave буюу агууныхаа талаар ярьж байна. This cave painting is за юу гэж хэлэхээр юм бэ? Энэ Lascaux France буюу Францын энэ Lascaux гэдэг юм газар тийм хадны зургууд юм аа. Тэгээ illustrated буюу аливаа юмыг дүрслэн харуулахын үгийг бол illustrated гэж хэлдэг. За амьтдыг за тэгээд бүр 17 мянган жилийн өмнө хүмүүсийн агнаж ирсэн амьтдыг. За тэр үед болохоор байгаль цагуур ямар байсан гэхээр мөсөлтхийн үе байсан. Энэ үед одоо амьтдыг
хүмүүс агнажсэн амьтдыг дүрсэлжээ. За энэ зураг нь болохоор биднэрт болохоор эртний хүмүүсийн амьдралын тийм glimpses into гэж. Glimpses into гэдэг бүдэг бадаг тийм мэдээллийг give us өгч байна. In this chapter we will learn how humans gradually shifted from temporary to permanent settlements and began establishing civilization гэж байна. За энэ хүү бүлэг сэдвүүдээр болохоор бид хүмүүс төр зургийн оршин амьдралаас хэрхэн permanent establishment буюу байнгын тогтвортой суйрангуудад суйран амьдралаар settlements буюу суйран тосгонж байж болно тийм ээ. Тийм амьдралаад шилжиж амьдэрсэн аажмаар gradually shifted гэсэн үг нь тийм. Gradually shifted гэсэн үг нь. Shifted гэсэн үг нь. Аажмаар шилжсэн гэсэн үг тийм ээ. Тэгээд began establishing civilization буюу соёл иргэншлийг байгуулсан талаар үзнэ гэж хэлжээ. За тэгээд how do you think the first humans got their food? За тэгээд та бодох хэрэгтэй. Хамгийн эхлээд анхны хүмүүс яаж хоол хүнсээ олж авдаг гэсэн бэ? Тэгээд та соёл иргэншлийг хэрхэн тодорхойлох байсан бэ гэж асуулт асууж байна. Та бүхэн ч гэсэн бас энэ дээр бодоорой гэж хэлье. За өнөөдрийн хувьд л ингээд боллоо. Дараагийн хэсгээрээ хэдүүлээ уулзцгаая.